За ингээд өнөөдөр бидний аялал зорилттой ангийн маань аялал эхэлж байна. За Оросын холбооны улсын хамгийн зүүн хязгааруулах Камчаткийн баруун хойд үзэсгэлэнт байгальд мөрөөдлийн ангаа хийх юм ховорхон тавшаа тохиолдоод өөрийнхөө дотны хамтагч мэдээтэй хамт ингээд аян замдаа гарч байна. За Оросын холбооны улсын хамгийн дэвгүйлэх компани болох Professional Outfitters компани бидэнд энэхүү боломжийг олгосон мөлий. Ингээд мэдээтэй Камчатк болоод гарч байна. Төгөлгүй явж байна. За ингээд Камчаткийн хогнолт 1400 гаруй гол горигтой хэдэн 10 нууртай үнэхээр сайхан байгальтай газар юм аа. Одоо Элизава нисхээс 450 км-ийн зайд Лазогийн тосгонд ирж буудалж байгаа. Энэ тосгоноос нутгийн анчин тогооч аваад цаашаа одоо ангийн отго руугаа жинхэнэ тайга донд бол явж байгаа юм да. Тэгээд хамгийн анхны ангийн отго дээр байдаг нэг анчинтай суурин газар ирж байна. Эндээс хуваагдаад тагсан 6 дугуйт мотоциклтай ба. Би тэр наяттай тэгээд явсан энэ ойд бол ерөнхий саад яг онгон зэрлэг байглаараа байдгийн байлээ те. За ангийн компани төлөөлөг Сергей өөрийнхөө дорооноос нисгэж манай отгоос ангийн кампус холбоохон 340 метрт нэг баавгааг илрүүлсэн. Гэвч энэ баавгаа нь болох төр яг энэ голын цагаар хязгаарлагддаг Граноцкий байгалийн тусгай хамгаалалт газар учраас бид нар энэ анги хийсэнгүй. Ингээд нутгийн анчны удирдлагыг бид нар баавгаагаа хайхаар хамтаа гарч байна. За Камчаткийн хойг болох төр 270,000 км хавтгай дөрвөн талбайтай бөгөөд энэ талбай дээр сүүлийн үеийн тоолохоор 25,000 толгой баавгаа тоологдсон. Энэ 1 км дунджаар 11 баавгаа амьдардаг гэсэн үг юм аа. Камчаткийн баавгаа аг нур нь дэлхийд алдартай өгөөд ихэнх анчид хавар буюу цас дөнгөж ханзараад хичээнээс гарахад бол баавгаа агнахыг илүүд үздэг. Яагаад гэвэл тус үсэнцэг баавгаан тоотлохоо олон боловч нэгэн аюултай байдаг өгөөд жилдээ нэг 15-аас 20 хүн баавгаад барилдаг гэсэн судалгаа байдаг юм аа. Нутгийн анчт болон ан зохион байгуулж байгаа компани анчтынхаа аюулгүй байдлыг хамгаалан ер нь бол замаас нэг холдохгүйгээр ан хийгийг бол чухалчдаг юм байна.
Баавгаан хийхээс 2-3 хоногийн өмнө бид нар мөрөөдлийн ам болох хандгааг авсан. Хандгааныхаа махыг болон гидс дотрын баавгаан өгөөшөнтэй бид нар ашигласан байлээ. Бид тэр өгөөшн дээр суур хийж хийсэн боловч 4-5 баавгаа ямар ч бодох болцоотой зайд ойртохгүй алсуур тойрч дандаа гарч байсан. Ер нь бол энэ хандгаа зэмрээ бол дөхөхгүй байсан. Тэгээд учрыг нь бид нар сүүлд нутгийн ажлаас тодруулж олсон юм аа. За ингээд эхний өдрийнхаа ам маань амжилттай болсонгүй бөгөөд кемптэй ирж амарсан. За маргааш нь бид нар дахиад авахаа ирэлт болцоо. За Монгол улс хөрөн баавгаан 1986 оны тоолохоор 500 орчим тоологдсон. Төлөө үеийн судалгаа бол байхгүй. Ерөнхийдөө байгаль орчны яамны судалгаа 100 гарантал. Оросын олонний улсад бол дэлхийд баавгаан тоолохоогоор тэргүүлдэг. Нийтдээ 200 мянган гаруй баавгаа тоологдсон байгаа. Хөрөн баавгаан бол Камчаткт бол ижтэж ихтэй. За загас, улаан загастай тусмаа жимс, самар мөөг өрсөлдөх аратангүй болох дээр баавгаа бол нэг том баавгаа нь жижиг баавгаагаа барьж иддэг, хангаа барьж олон идэж тамтай юм аа. За Камчаткийн хоогийг ороодог Охотский далай, Номхон далай зэрэгээс бол улаан загас төрсөө шахаад үндсэндээ бол өөрсдөө амьдралынхаа зорилгыг биелүүлээд тэндээ үр мөгөлдөг гэсэн өгөө. Энэ улаан загсаар бол ихэнх зэрлэг амьтад нь хоолохоос баавгаа бол хамгийн их хоолдог. Тэгэхээр улаан загас нь олон төрөл байдаг бөгөөд ерөнхийдөө бол англиар бол салмон загас. Гэхдээ орсууд үүнийг кижич, чавич гэсэн маш олон төрөл байдаг юм байна. За бид нар Петропавл-Камчаткийн ангийнхаа хүртэл нийтдээ 600 гаруй километр явсан. Үүнд бол зам Милково гэдэг тэр тосгон бол хамгийн сүүлийн суурин газар байсан. Тэгээд үүнээс цаашгаа бол 300-400 км нэг ч юм байхгүй зөлөөд байглаар явсан.
За бид нэр урд өдөр нэг хяналтын камер тавьсан. Хяналтын камерынхаа бичлэгийг шалгахад энд нэг онцгийн хөдөлгөөн илрээгүй. Тэгээ бичлэгээ дуусаад хөдөлгөхийн алдад манай нутгийн анчин баавга харсан. Бамбууштай баавга хараад бид нэлээд сандарсан. Түрүүний хэлсэнчлэн баавга яагаад бидний өгөөсөнд орохгүй байсан гэхээр том үед махчин баавга нь ус баавгаа барьж иддэг мөрийн наанасаа харсан баг. Нэлээд том бараг 3 м орчим өндөртөө болох хэмээр баавга энэ хавар явсан учраас бусад жижиг баавгаанууд бол ойртохгүй байсан байна. Ингээд бид нар цаашаа баавгаагаа мөрийг мөрдөхөөр явсан юм. Баавга гарч ирээд биенийг буудсан, шархаа цаашаа өвсөрсөн. Еще рановато, нахуй, руки жмать.
За миний авсан баавгай бол жижиг өвдөрвийтэй ивч 2 м гаруй удаа 220-од тэлжинтэй. Ингээд өдөр дөрөв мөснөөс нөргөж очихсан бол заагаагүй учраас канама цэглэр татаж нэлээд болж ирж энэхүү агасан аваа хэмлээ. Камчатагт ер нь бодит байдлаар бол хамгийн том баавгай нэг 400 орчим килограмм жинтэй гэж нутгийн амжилт нь ярьдیں۔ Гэсэн. Ер нь бол ердийн баавгай бол 200-аас 300 килограмм жинтэй. Энэ бол нэлээд хүнд байсан. За энэхүү ангийн аялал хугацаанд тэртээ бол нэлээд хэдэн баавгай таарсан. Гэхдээ бамбууршаа дагуулсан их бол 2 удаа бидэрлүү байрсан юм тохиолдолсаа. Ямарваа антны үр зулцгаа хамгаалдаг шиг юунаас яахгүй аюулыг устгахаар дүн совинтой араатай юм аа. Маш болгоомжтой болохоор бүр ийм зүр зураг ажиллагцаа. Оюун чөлөөнд хомоод утсан талархъя гэж. За. Мундаг байлаа. Ийм байна да. Сэтгэл санаа сайхан байлаа. За. 3 бодлаа. 3 санд байлаа. Удаа өгдөг шаа. Унаглаа. Тий. Энэ нөгөө 36 том сон биш. Тэгтэл яаж юм да. Сайхан байна да.